Анхуу маань эхлэхэд хоёр боол тэрэгнийхээ дугуйн ялаа байж байдаг. Эрэгтэйг нь Жираас, эмэгтэйг нь Сара гэдэг. Тэдний залуу эзнийх нь нэг насны төрсөн өдөр болж таардаг. Хэрэв тэд жоохон л хоцрох юм бол асуудалд орохоо мэдж байсан учраас товч замаар явахаар шийддэг. Гэтэ тэр товч зам нь жоохон эвгүүлтэй. Энд тэнд өгсөн хүмүүс. Манай хоёр ч аль болох хурдан гарахыг хичээж байдаг. Гэтэл ард нь нэг хүүхдээ уйлах чимээ дуурдаг. Эргээд хартал нэг эльфийн гарт амьд хүүхдээ байдаг. Жираас болохоор "Наа хүүхд чи утгагүй хүүхчнээ. Өгсөн ч дээр боолын амьдралаар амьдрснаас" гэж хэлдэг. Гэхдээ Сара зөрүүцсээр байгаа тэр хүүг өргөж авахар болдог. Аль хэдийн 5 жил өнгөрсөн байх бөгөөд нөгөө хүүд Неро гэдэг нэр өгсөн. Неро 6-наас хүрсэн байх бөгөөд Сара маань жирэмсэн болсон байдаг. Жираас Нерог дагуулад хулан цөвөөгийнхөө хийсэн хонгилд оруулж ирээд Нерогоос боолуудад тойроотой хоёр зүйлийг нэрлэхэд Неро зэвсэг гэдэг. Гэхдээ нөгөөх нь юу болохыг мэддэггүй. Жираас хэлэхдээ боолууд зэвсэг номонд хүрэх оройтой. Учир нь ном зэвсгээс болж дэлхий өөрчлөгдөнө гэж айдаг. Нерод номоор дүүрэн хонгилоо нууцлж чимээгүйх нь өөрийгөө бэлд гэж хэлдэг. Дахиад нэлээн хугацаа өнгөрсний дараа Жираас гадаа өгсөн байдалтай олддог. Тэгээд Неро хоёр ихэр дүүтэй болсон байдаг. Аав нь юуны учраас болж өгснийг мэдэхгүй ч аавынхаа шарил дээр гашидж байхад нэг нөхөр орж ирснээ олон юм ярьж эхэлдэг. Гэтэл Сара гинт уурлаж чамаас олж чи эмэнд хор хийсэн биз дээ гэж уралдал нөгөө нөхөр "Амаа мэдээрээ би иргэн хүн шүү. Яаж дорд бол надтай ярьж чадж байна" гэсэн чинь Сара мөчөөгөө өглгүй "Би өшөөгөө авнаа. Би чамайг үүрт харааж байна" гээд ид хэрэлдэж байсан чинь нөгөөх нь давраад цохих гэж байдیں۔ Сара бол "Би Регас гэр бүлийн өмч. Хэрэв тэдний нэг л зүйлд гэмтэл учруулвал тэд зүгээр өнгөрөхгүй шүү" гэхэд нь нөхөргүй гэмтсэн боолыг ямар эзэн л зарахгүй байвал гэж гээд яваад өгдөг. Хэд хоногийн дараа нөхөр чи Сараг худалдаад авчдаг. Неро хоёр дүүтэйгээ гурвуулхнаа үлдэхээр болдог. Бас л хэдэн өдрийн дараа олон хүмүүс сүглөөсөн газар л очиж хартал ээж нь Неро хоёр дүүнийхээ нүдийг таглаад хажуу тийшээ хартал нөгөөдөг чинь "Морь аллаа гэж шоронд суух болж байна уу" гэд олон юм ярьж явна. Неро сэлмийн бэлтгэлээ хийж байх бөгөөд Подолко тайлахад Сэлжинд нь сонирхолтой ногоон зүйл харагдана. Нерогийн хоёр дүүгийн нэрийг Сильви Венди гэдэг. Неро өөртөө энгийн иргэн болох болно гэж хэлдэг. Энгийн иргэн болох 3 арга байгаа. Эхний арга бол эх орондоо маш их хэмжээний мөнгө төлөх. Энэ нь тайван амьдрах боломжтой арга. Хоёр дахь арга нь улсынхаа төлөө амиа зориулж гавьяа хүртэх. Харин сүүлийн арга болохоор Эксанум гэх сургуульд явах. Учир нь одоогийн хаан Мөрэн энэ сургуулийг төгссөн. Дахиад 1 жилийн дараа эзэн хаан муу Кундууны хүү Эвантай уулзахаар ирсэн байдаг. Эван болон хаан муу хоёр уулзаж байх хооронд тэднийг Неро ажиглаж байдаг. Гэтэл сөрөг бүхнүүд Эван болон хаан руу маш хурдтай дайрч байдаг. Хааны хамгаалж байсан цэргүүд тэр бүхнүүдийн хажууд юу ч хийж чаддаггүй. Эван ч өөрийн шидээр дайрсан боловч бүхнүүд хэтэрхий олоолаа байдаг. Хаан яг дайрах гэж байтал урд нь Неро гарч ирээд бүхнүүдийг зогсоочхдог. Неро дотроо бутахдаа Жираас Нерод хэлэхдээ чи миний хүү мөн ч төрсөн хүмүүс биш. Чиний төрсөн эцэг чинь эльф бас аль хэдийн нас барцсан. Энэ чиний гарт байсан гээд нөөх ногоон зүйлтийг өгч байсан байдаг. Неро хагас эльф болохоор амьтдтай сайн харилцаж чаддаг гэж хэлж байсныг сандаг. Хаан муу Нерог хагас эльф гэдгийг тэр доор нь анзаардаг. Гэтэл бусдаасаа том биетэй нэг бүх хаан болон Эван руу дайрдаг. Неро өөрөө зогсож чадахгүй байсан болохоор газар үндэс нь хамгаалагчийн сэлмийг нь аваад бухыг зогсоодог. Хаан муу Нерогоос "Чи эзэн хааныг хамгаалж ямар шагнал авахыг хүсэв" гэхэд Неро Эксаном сургуульд орохыг минь зөвшөөрнө үү гэд олон дүүний хажууд хэлдэг. Хаан Неро дээр ойртоод "Чи хагас эльф биз дээ. Чи энэ амьтдыг над руу дайруулсан биз дээ" гэд хүмүүст боол зэвсэг барих хориотой. Гэхдээ намайг хамгаалсан учраас хүлээн ял өгөхгүй. Түүний Акали уурхай луу бүх насаараа гим нүглээ ухаарч уурхайд ажил гэдэг. Неро өөр боолуудын хамтаар уурхай руу явж байх бөгөөд одоо очиж байгаа уурхай нь шидэд хөдрийн уурхай болж таардаг. Энэ шидэд хөдөр нь шидэд сэлэм хийхэд ашигладаг маш хэрэгтэй юм болж таардаг. Тэр уурхай нь бас мангасууд ихтэй болж таардаг. Харин Сильви Венди хоёр хоёулахнаа үлдчихсэн гэртээ байж байхад нь шар буржуур өстэй нөхөр эзэнтэй нь хамт ороод ирдэг. Шар толгойт ч "Би хоёуланг нь 600 алтаар авъя. Чи энэ мөнгөөр хүчтэй эрэгтэй боол авч чадна штэ" гэхэд Неро дүү нараа бодоод гинт орилдог. Харин харгалзагч шууд ташуурдаад "Зөвхөр явах гэж байна штэ. Өсөндөө орилоод байгаа юм бэ" гээд ташуурдаж эхэлдэг. Гинт хажууд нь шидэд хөдрөн донтсон ирвэс гараад ирдэг. Харгалзагчид ирвэс рүү харуулж арай гэж явуулна. Боолууд уурхаад ирэнгүүтээ шууд ажилд ордог.
Хамгаалагч нарын ахмад Вардиен дээр нэг хөгшин ах очоод би үл ойлгослоос болоод энд хүрээд ирлээ. Намайг захиргааны гээ хэлж дуусаагүй байхад нь толгойг нь тасалчихдаг. Ахмад Вардиен хэлэхдээ сонсоцгоо өнгөрсөн чинь ямар ч байсан мартацгаа. Энд байгаа цагт чи зүгээр л малтлагын машин. Энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал миний гараар эсвэл мангасаар өөрийгөө чөлөөлүүлж болно шүү гэж хэлдэг. Уурхайн ажил эд явагдаж байхад Ахмад Вардиен нэг мангастай тулалцсаар гарч ирдэг. Тэр мангасыг ялахгүйгээ мэдсэн Ахмад боолуудаас тусламж гуйдаг. Вардиен Ахмад яг өөхөх гэж байтал Неро амжиж мангасыг алснаар Ахмадын амийг аварч чаддаг. Харин нөгөө талд Регас эзэн Сильви Венди хоёрыг зарлгүй авч үлдсэн байдаг. Ахмад Нерог хэр сайн сэлэм ашигладаг хараад хамгаалагч болгодог. Ахмад Вардиен Самуэль гэх залууг дууддаг. Самуэль болохоор элит харанхуй баатар тэгээд Неротой бэлтгэл хийхээр болдог. Тэр хоёр шууд бэлтгэхдээ ордог. Самуэль Нерод хэлэхдээ олборлолт хийж байх үедээ аль болох булчингаа нэмэгдүүл гэж хэлээд булчинг нь хардаг. Энэ үеэр тэдний нэг гоблин мангас нууцаар хараад байж байдаг. Неро уурхаа руу орж иртэл хідэн үл бүтэх нөхдүүд хурж ирснээ муу жаргацсан бацаана. Бид энд үхтлээ ажиллаж байхад чи хэтэрхий амархан ажил хийж байна. Хамгаалагч хийхэд чинь чамд бяцлагтай шөл өгдөг гэж сонссон. Чи өөрийгөө биднээс илүү гэж бодож байна уу гэж хэлснээ яваад өгдөг. Энэ үгсээс болж Неро гуниглаад байж байхад нь нэг өвөө ач мэдтгүй новшнууд тэд чиний алчаар одоо хүртэл амьд байгаа. Энэ бол хүний байгалийн мөн чанар. Хүн төрөлхтөн нь өөрөөсөө илүү хэнийг үзий яддаг. Гэх мэт үгсээр дэрдүүлж байхад нь түвшрийн бүрээ үлээдэг. Неро хамгаалагчийнхаа маахаа өмсөд гараад хартал мангар том мангас гаднахыг дүүж байдаг. Ахмад аль хэдийн нэмэлт хүч дуудсан болохоор та нар бүгд өөхөх болно гэж хэлтэл Ахмадын толгойг тасалчихдаг. Самуэль гарч ирээд Нерод чи эд нарыг барахгүй харж бай гэд жижигүүдийн амархан ятсан боловч томд нь ялагддаг. Неро уурхаа руу орж иртэл нөгөөх үл бүтэх нөхдүүд гөлөг болцсон бид нарыг боолоо болгооч гэж гуйнаа гэж гисэн байж байдаг. Том биетэй мангас чинь бидэнд боол хэрэггүй бидэнд махал хэрэгтэй гэд араас нь ороод ирдэг. Неро шууд тулдаж эхэлдэг. Нероч гэсэн том мангаст ялагдсан байдаг. Том мангас тэнд байгаа азгүй амьтдыг ботход чи арай дээр юм гэхдээ залуу мах амттай гэж хэлж дуусаагүй байхад нь хаан мөрөөнд ятах юмгүй том мангасыг алдаг. Хаан Нерог эмчилж байхад нөгөөх үл бүтэх нөхдүүд баавартай гарч ирснээ эрхэм дээдсээ тэр зүгээр дутааж байгаад өөрийгөө гэмтээч гисэн бид л энэ уурхайг хамгаалсан юм гэхэд хаан энэ уурхайг хамгаалсан хүний сэлэм ийм цэвэрхэн байдаг юм уу гэдэл үл бүтэх гаруудыг шатаадаг. Хаан мөрөөнд та нар намайг тэнэгтүүлж чадна гэж бодоо юу? Намайг би өөрөө л тэнэгтүүлж чадна гэж хэлээд нэг цэрэгтэй энэ хүүг бүрэн идгэрснээ дараа Эксаном сургуульд элсүүл гэдэг. Неро Сэнди болон Венди хоёртой салах ёс гэж байхад нь тэрний жолооч Нерог хурдл гэдэг. Нероч би ачаа хэсэгт суух нь зөв үү гэхэд жолооч мэдээж чи ачаа хэсэгт суу гэж хэлэхэд нь хажуу талаас нэг нь хүлэг баатар гарч ирээд чи одоо юу яриад байна? Эрхэн дээдэс чамайг тэрнийг сайн харж ханд гэж тушаасныг мартаа юу? Харин дотор Эван үнэхээр их ууралсан харагдана. Неро би ачаа хэсэгт суусан нь илүү тав тухтай юм шиг байна гэд ачаа хэсэгт суухаар болдог. Хүлэг баатар одоо тахлын үлрэл хэрвээ энэ хүүхэд сургуультай өвчин тусаад очих юм бол чи үхэн гэж мэдэрээ гэд замдаа гардаг. Неро гартаа нэг сэлэм барьсан байдаг. Энэ сэлэм нь Нерог дөнгөж идэхэд нь хаан энэ чиний харгалзагч Гигасын сэлэм. Одоо энэ сэлэм эзэмшигчгүй болсон болохоор чи аав гэд Гигас гэр бүлээс өв залгамжлан ирсэн сэлмийг өгсөн байдаг. Неро нүдэ нээгээд харахад нь аль хэдийн Эксаном сургуульд ирсэн байдаг. Үүдэн дээр нь ирэхэд өөртөө Регас гэр бүлээс ирлээ гэж бас энэ боол шиг харагдаж гэтэл үүдний хамгаалагч бидэнд мэдгцэн. Ноён Неро бол Регас гэр бүлийн өргөмөл хүү мөн эрхэм дээдэс хүлээн зөвшөөрөгдсөн нэг нь. Неро болон Эван хоёулаа маш их гайхдаг. Сургууль руугаа орсны дараа Эван Неро руу харт надтай битгий ойрт заваа үнэртэд байна. Чи манай гэр бүлийн нэг биш. Чи бол зүгээр л дорд боол. Харин би эзэн чин гээд ухтах өрөөрөө орж ирдэг. Энд төрлийн маш олон хүүхэд ирсэн байдаг. Тэгээд нэг эмэгтэй шууд тавтаа морилцгоо. Би бол Эксаном сургуулийн захирал байна гэдэг. Би бол ийм л захирал хөтөж байсан. Энэ захирлын нэрийг Кадия Маракса гэдэг. Чөтгөрөөтэй гэсэн дайны үеэр хаанд тусалсан хүмүүсийн өрөөдөн бүгд энд цугларчаа гэдэг. Гайхамшигт жидтэн Кундуны гэр бүл, гайхамшигт жидтэн Страмусын гэр бүл,
3 дээд гэр бүлээс эльфийн гүнж Лунаделийн гэр бүлээс хар хүлэг баатар Гаин гэр бүлээс эдгээр гэр бүлүүдээс гадна жижиг том маш олон гэр бүлүүд ирсэн байдаг. Захирал Кадияч сурагчдаа урмын үг өгдөг. Эднэр одоохондоо сургуулийн сурагч болцгоогүй. Учир нь энэ сургуулийн сурагч болохын тулд дараа сард болох шалгалтанд тэнцэх ёстой болж саардаг. Харин тэр болтол хүүхдүүдийг 5-5-аар нь багт хуваана гэдэг. Харин шалгалтандаа унвал гэрлүүгээ хайрна. Нерогийн урд талд нь далдаас нь жигмэд тогмод хоёр андаа хоёулаа 3 нээлттэй нэг баг болчихвол яах вэ? Тэдэн шиг хөөрхөн охтой нэг өрөөнд дүү ёстой галзуу гэсэн чинь терасуу гээд сэнхэр үстэй эльф хоёулангийн нэвсэж ташдаг. Миний чих хурц шүү гэхэд цаанаас Дагестан стайлтай багш эльфийн гүнжээ хүчрхийл хориотой шалгалтаас өмнө гэрлүүгээ хармаар байна уу гэж уралдаг. Терасууг харсан Неро улаашаа л явцдаг. Нерогийн багт Эван, жигмэд тогмод бас нэг эльф охин байдаг. Ойрлогцсон өрөөндөө орж ирэхэд Эван Нерог шууд усан доор яагаад эзэнтэн гэж хэлэхгүй байгаа юм. Хурд нь усан доор гэж хөвөө гаргадаг. Гэтэл эльф охин ч гэсэн мэдлээ эзэнтэй гэстэй Неротой хамт гардаг. Гарч ирснийхаа дараа Неро эльф охиноос чи эльф юм уу гэж асуухад эльф охин үгүй би хагас эльф гэж хэлдэг. Неро ваанд орж байхдаа хаан намайг яагаад сургуульд явуулсан юм бол гэд бодож байд. Неро эльф охиноос чи эльф юм уу гэж асуухад доор гэж хөвөө гаргадаг. Гэтэл эльф охин ч гэсэн мэдлээ эзэнтэй гэстэй Неротой хамт гардаг. Гарч ирснийхаа дараа Неро эльф охиноос чи эльф юм уу гэж асуухад эльф охин үгүй би хагас эльф гэж хэлдэг. Неро ваанд орж байхдаа хаан намайг яагаад сургуульд явуулсан юм бол гэд бодож байдаг. Эвон баахан заваарсан хувцснуудаа өгөнгүүтээ наадуулаа угаа гэдэг. Неро шууд авч гараад угааж байхад нь хагас эльф охин би туслая гэж хүрээд ирдэг. Тэгсэн Неро чинээ тусламж хэрэггүй гэж явуулчихдаг. Жигмэд зүгээр сууж байснаа эльф охиныг маань бүжгэл гэдэг. Дааш манай хүн бүжиглэж чадахгүй гэсэн чинь тэгвэл дуул гээшаа. Дуугаа дуулж байсан чинь тогмод өөр дуу мэддэггүй юм уу? Зүрх шимшүүлсэн хайрын дуу сонсъё гэдэг. Манай хагас эльф өөр дуу мэдхгүй л дээ. Маргааш өглөө Неро Эваны хоолыг эзэнтэй таны хоолыг авч ирлээ гэд аваад ирэхэд Эван миний найзуудын хоол хаан байна гэхэд Неро маш хурд нь авч ирэхээр явдаг. Араас нь эльф охин туслахаар гүйдэг. Арай гэж хоолыг нь аваад иртэл хамаг хоолыг нь асгаа ичдэг эльф охин. Эхний хичээл эхлэхэд 10 минут үлдсэн байдаг. Эван Нерод энтхийг бас хэвлээрэ гэд яваад өгдөг. Эльф охин хичнээн нуушлахгүйсэн ч Неро маш их уурсан байдаг. Би чамд хэдэн удаа бусдын хэрэгт битгий оролц гэж хэлэх ёстой юм бэ? Чи надад тусласнаас болж эвх хогийн зүйлс боллоо. Өөрийгөө хичээгээд амар царай гаргацсан байхдаа уурхаа таарсан өвөгийн хэлсэн үгс бодогдоод өөрийгөө яагаад уурлаад байгаагаа гайхдаг. Хичээл эхлэхэд өөрийн багаасаа нэг хүн сонгоод тулалд гэдэг. Жигмэд итгэлтэйгээр Неротой тулалдана гэдэг. Харин тогмод би эльф охинтой тулалдана гэд өрсөлдөгчөө бууж өгөх ёстой гэд шууд эхэлдэг. Неро юуны тулд уурхай бэлтгэл хийдэг байлаа. Ганц дайралтаар сэлбэг нь хугалдаг. Жигмэд профессор юм одон сэлэм хуучирсан байна гэд өөр сэлэм авдаг. Дахиад сүртэй дайрал ирсэн дахиад нэг дайралтаар сэлбэг нь хугалдаг. Энэ удаад ойр хавьд байсан хүмүүс жигнээсээ гайхдаг. Жигмэд дахиад ямар хэврэг сэлэм өгчихсөн юм бэ гэхэд багш сэлэмнүүд бүгд зүгээр өрсөлдөгч чинь чамаас сайн байна гэдэг. Ялсан хүмүүс баруун талд зогс, ялагцсан хүмүүс зүүн талд гэдэг. Неро модон сэлэм хөнгөн юмаа гэд баруун талд очиход араас нь терасуу хүрээд ирдэг. Неро шууд танилцсандаа таатай байна. Би таны тулдлагыг харсан гэхэд терасуу чи яа хүндэлж харьцаад байгаа юм. Хоёулаа адилхан 14-тэй штэ гэдэг. Терасуу өөртөө хүндэдэж ярихаа боль гэдэг. Араас нь Эван хурж ирдэг. Эван Неро дээр хурж ирснээ чи яаж язгууртныг гэмтэж чадваа? Байраа мэдэрээ гэж хэлдэг. Оройн манай хагас эльф хаг нүдэлчихсэн байдаг. Бүр сэлмэж авч чадаагүй гэдэг. Эван жигмэд тогмод 3 өрөөндөө орж ирээд Нерог морь бол гэдэг. Неро морь болоод суусна. Жигмэд дахиараа чүү гэснээр дээр нь мордоод авдаг. Тогмод муу өлөн нүттэй гөлөг эльф охиныг маань харснаа шууд хүрээ дээр хингүүтээ дээр нь мордоод авдаг. Нерогийн өвдөг шалгарсан ч Неро инээхэд л болно гэдэг. Шүн дунд Неро Эваныг алах гэж байгаад дүү нараа бодоод болохоор шийддэг. Өнөр багш хичээл орж байдаг. Өнөр багш хэлэхдээ эльф язгуурт нь энгийн иргэд хүртэл бүгд манатай байдаг. Шид бол манайг удирдах материалын зүйл бий болгох хүч юм. Манай хэрэглэхийг шидэд тайрн болгосон зүйлийг шившлэг гэдэг. Шившлэгийн хэлийг бурханлаг шидэн лүгээр зохиосно. Тэгээд түүгээр дамжуулж бид энэ хүчийг ашиглах боломжтой болсон гэдэг. Ерөнхийдөө лугард байхгүй бол шид мана гэд юуш байхгүй гэсэн үг.
Манаагаа мэдрэхийн тулд гарын алгандаа ямар нэг зүйл эргэлдэж байна гэж төсөөлөөд сайн төвлөрөөд оюундаа хэлбэржүүлж ямар нэг юм үүсэж байгаа мэт санагдвал төвлөрөөд Анакраша гэж орилвол гал гарч ирдэг. Гэхдээ заавал орилох албагүй л дээ. Яван бусдаасаа том гал гаргахад өнөр багш биширмээр юм. Гэхдээ бүгд энэ зэрэгт хүрч чадна гэснээ Яваны чихэн дээр зөвшөөрөгдөөгүй шид 14 настай хүүхэд хэрэглэх хориотой. Хөл бусаар ажилд авсан хувийн багш чинь миний найз гэдэг. Неро өөрийнхөө маанайг харж чадаж байдаг. Тэгээд Анакраша гэхэд дажгүй томыг гаргаж чаддаг. Гэтэл гинэт амар жижигхэн болчихдог. Их санаам сургууль сурагчдаа ганц шид заадаг. Тэр шид нь галт сум гэдэг. Гэтэл хүүхдүүд энэ шидийг энгийн иргэн хүртэл мэднэ. Илүү дээр юм заагаач чон шалж чадахгүй шидээр яадаг юм гэхэд өнөөр багш эргэж харснаа галт сумаар юу хийж болохыг харуулдаг. Бүх тансаг шид энгийн шидээс гаралтай. Манайхаа онсон сурагчид гэртээ айж болно. Манайгаа манайхаараа шидэж байна гэж төсөөлөхөд л болно гэд эхэлдэг. Тэгтэл тогмод санаатаа Нерогийн хөлийг онсноо уучлаарай анхаарлаа сулруулчихлаа гэд инээгээд байдаг. Нерогийн ээжийнх нь хийж өгсөн цайны ганц гутлыг шатаасанд Неро ихэд гуниглаж байгаа харагдана. Аль хэдийн бүх хүүхэд явчихсан Неро ганцаараа л үлдсэн байдаг. Арай гэж манайхайг онцгоод хурдхан шиг явах гэж байхад нь өнөөр багш одоо жүжиглэхээ бойл бүх хүчээ үзүүл гэхэд Неро маш том гал гаргадаг. Өнөөр багш яагаад хүчээ нуусан юм гэхэд учир нь би ялагдах ёстой. Бас ялагдах эрхгүй. Хэрвээ Пол язгууртандаа сөргөөцөлдөх юм бол энэ нь үхлээр дуусна. Чи язгууртаас айдаг юм уу гэхэд Неро толгоогоос ихсрэнэ. Тэгвэл чи язгууртныг үзэн яддаг юм уу гэхэд Неро шийдсэн цайраа гаргадаг. Өнөөр багш энэ нүдийг харж байсан юм байна. Энэ нүд чинийх биш, чиний доторх зүйлийн нүд байна гэдэг. Өөрийн доторх зүйлээ өдөртөж сур гэдэг. Шалгалт болоход 3 хоногийн зай үлдсэн байдаг. Харин сурагчдаас сургуульд байх хугацаанд нь 7 шалгалт авна. Харин 3 хоногийн дараа авах шалгалт нь эхний шалгалт, бэр тэнхээний шалгалт багаас 2 хүн хасагдана. Тэгээд зөвшөөрөгдсөн нэг шид болон нэг зэвсэг ашиглана гэдэг. Магасуутай тулдаж барианд хүрэх ёстой. Энд өөхөгч боломжтой гэдэг. Өнөөр багш өгсөн ч бид чамайг маш хурдан нэмжлэх болохоор айх хэрэггүй гэдэг. Маргааш өглөөнд болоход Нерогийн гутал өмнөхөөсөө амар болсон байдаг. Яасан бэ гэсэн чинь тогмод өглөө нь гүйтэндээ өмсөд ийм болгосон гэдэг. Хагас эльф охин маань ногоон багшаас очоод шин гутал асуухад бүх 4 төвстэй агуулгын төлгүүртээ багш 1 сар ирэхгүй гэдэг. Аль хэдийн шалгалтын өдрийн өглөө болдог. Неро эльф охиноос чи босохгүй юм уу гэхэд эльф охин би тааруу байна. Чи төрүүлээд явж бай гэдэг. Неро ч хөл үсгэн гараад л явдаг. Бүгд өөр өөр замаар яваад нэг газар уулзна. Тэгээд шууд шалгалт эхэлдэг. Неро магасуудтай тулалдаж байх агуур хагас эльф охин маань шалгалтандаа амжаад хүрээд ирдэг. Неро гутлгүй болохоор тулалдахад хүндрэлтэй байдаг. Гэтэл ардаас нь эльф охин маань өөрийнхөө гутлаар Нерогийн гутлыг зассан. Тэгээд Нерод өгдөг. Нөгөө талд жигмэд тогмод хоёр үнэхээр алингаа алдаад явж байдаг. Тогмод нэг багшаас би 2 ясаа хугалцглаа гэхэд тэр багш санаа зовлтгүй шалгалт дуусны дараа эмчилчих нэ л гэдэг. Яван жигмэд тогмод 3 гүүрний хажууд ирсэн байхад нь Неро хажуугаар нь өнгөрөөд гүүрэн дээр зогсдог. Тогмод хаанс гутал авчуу гэд гайхдаг. Жигмэд бүр сүр юм яриад ороод ирсэн юу ч хийж чадлахгүй ундаг. Араас нь тогмод миний найзыг яаж гэмтэж чадваа гэд дайрс нь ганц тавшилтаар сэлмийг нь хугадаг. Тогмод сэлэм рүүгээ буруу өгөөд шидэр дайрах гэж үтсэн Неро шившлэхэж уншлахгүй дайрдаг. Сүүлд нь Эва Неро хоёр үлддэг. Тэгээд шууд нэг рүүгээ шидэр дайраад араас нь Неро орж ирэхэд Эван дээрээс нь шилжээд гараад ирдэг. Неро сэлмийн дайралтаас нь бултаж чаддаг ч шидийн дайралтаас нь бултаж амждаггүй. Эван дээр нь гарчаад чиний хөв тавилан Лугард гих номонд бичигдсэн байсан. Тэгээд дээрээс нь шидээр бөмбөгтөхөд Неро зүгээр байдаг. Тэгээд дээшээ өсөж гарч ирээд сэлмийг өшгөлөөд байраа сольдог. Чи надаас өөр ном уншсан бололтой гингүүтээ Эваныг дээш нь татдаг. Нэг буланд хагас эльф маань үүлээд сууж байхад нь Неро хурч ирээд бидэнд цаг байна явцгаая гэдэг. Неро хагас эльф хоёр маань дээвэр дээр хэрэлдэж байдаг. Уул нь манай хагас эльфийг Нерия гэдэг. Нерия болохоор айлын ганц автагаа өссөн ээж нь бага байхад нас барчихсан. Тэдний эзэн сайн хүн байсан болохоор Нерогийн гэр бүл шиг зовлон үзээгүй. Нэг өдөр эзнийх нь ганц хүү усанд чихэд Нерийг нь аав өөрийн наймаар тэр хүүг аварсан. Дараа хүмүүс аавынхын хүсэл нь
охиноо боол байхаа болиосоо гэж хүссэн байдаг. Эзний хүү хуучин хэмнэндээ орох боломжгүй болсон болохоор түүний олон жилийн турш их санам сургуульд орохын тулд бэлтгэсэн бэлтгэл талаар өнгөрсөн. Түүнээс болж Нерягийн эзэн гуниг хараасвал давтсан. Хэдэн жилийн дараа Неряг дуудаад их санам сургуулийн урилгыг өгсөн. Шалгалтандаа тэнцсэн бүх хүүхдүүд 4 хувцас авдаг. Неро хувцас өмсөж гарч ирэхэд Неря зохиж байна, гой харагдаж байна л гээд байдаг. Төв танхимд орж ирэхэд захирал та нар одоо Эксканом сургуулийн албан ёсны сурагчид боллоо. Бас та нарын 4 хувцас хамгийн өндөр зэрэглэлийн давуу архисаар хийгдсэн. Эрхэм дээдсийн сонгос нь хувцас гэх мэт үгсгэлээд дахиад 6 хүнтэй багуудад хуваадаг. Неря болон Неро хоёр өөр багт ордог. Харин Нерогийн багт Тарак, Терасу гэх мэтчлэн хүүхдүүд ордог. Нэг багш та нар октод хүүхдүүдээрээ өөр өрөөнд орно. Хэн багийн ахлагч болмоор байна гэхэд Терасу Тарак хоёр гараа өргөдөг. Тэгээд тэр хоёр хэн нь ахлагч болох вэ гэдэг дээр өрсөлдөхөр болдог. Жулууг хамгийн жижиг болгож чадсан нь ялагч болно гэд Тарак аавынхаа ажигладаг байсан сэлмээ авч ирээд сэлмээрээ ганц л хуваадаг. Харин Терасу хуваасан хоёр хэсгийг бутарт харвдаг. Неро энэ удаад бүр илүү удлаадаг. Терасу багийн ахлагч болсон болохоор хэд хэдэн дүрм гаргадаг. Нэгт хаашаа ч явсан хамт явна. Хоёрт хөвгүүд октын өрөөрөө 10 см-аас дээш ойртохгүй. Гуравт энэ багт зэрэглэл гэж байхгүй гэдэг. Гэтэл хоёр охин гарч ирснээ бид боолтой ижил тэнцвэ харьцаж чадахгүй. Бидний хувьд гэмт хэрэг гэсэн үг. Тийм үстэй Тарак гэхэд Тарак надад хамаагүй. Би боолоотой байнга тоглодог байсан. Хэрвээ надаас илүү мундаг хүчтэй бол би хүндлэн. Харин надаас сул дорой бол би шоолно гэдэг. Олонхын шийдлэр шийдэгдлээ. Үгүй ээ, боолын үгийг сонсоогүй байна. Неро, хэрвээ надаас хүчтэй бол би чамд хүндэтгэл үзүүлнэ. Гэхдээ баталж чадвал гэдэг. Нерогийн баг коридорт Эваны багтаа таардаг. Тэдний багийн ахлагч нь ногоон нүстэй эльф гүнж Ариун. Тэгээд Терасутай хэдэн үг хаялцаад л авдаг. Яагаад вэ гэсэн хааны судлаас болсон байдаг. Нойрын 3 гүнжүүдийн нэг нь л хатан болох боломжтой. Терасугийн гэр бүл 7 үеийн турш хатан болж чадаагүй. Энэ янзаараа байвал тэд хааны угсааных байхаа болно гэдэг. Анхны удаагийн хичээл 2 багт хуваагдаад нэг нэгнийхээ хөлийг нийлүүлж уяад тэнд байгаа хад руу явах ёстой. Нерогийн багт орсон эльф залуу эхний алхам дээрээ унцдаг. Таракийн баг төрүүлээд явхад Терасу их уралдаг. Таракийн багийг харахад нөгөө хоёр охин зүгээр тэврүүлцэн явж байдаг. Тэгсэн эльф залуу байн унаад байдаг. Неро царай руу харсан инээсэн л байдаг. Нерогийн толгойн нэг бич бас тэгнэ. Неро болон эльф залуу хоёр ээлжлээл унаад байж ялагддаг. Тэгээд тэд өрөөндөө орж ирээд байж байхад нь Тарак халуун байна шүү гэсэн тамцаа тайлдаг. Терасу шууд өрөөрөн хөөдөг. Тарак өрөөндөө орж ирснээ ахын дүүсээ цаг нь нэрлээ гээд цонхон дээр гарцаа охтыг дөнгөж хартал Терасу түлхэж унгааснаа дахиж ингэл нүдийг чинь ухан шүү гэж зүрдүүлдэг. Харин хөвгүүд юу харснаа ярилцдаг. Дараагийн хичээлээр багаар шидийн дадлага хийн гэдэг. Үүний тулд сүнсний ой руу явна. Энэ жижиг бөмбөгийг Висп гэдэг. Энэ их чухал биднийг замшлна гэдэг. Терасу Виспийг хараад инээж байхад багш байж бай. Чи ингэж болохгүй. Сүнсүүд эльфтэй их нөхөрсөг учраас тэд хоорондоо холбоо тогтоож болдог. Чи тэр хүчээ энэ даалгавар дээр ашиглаж болохгүй. Ямар ч онцгой хүч байх ёсгүй. Та нар үнэн шударгаар ялах ёстой. Энэ Виспээс гадна 4 агуу сүнс энэ ойд байдаг. Энэ дөрөв танихгүй хинч байсан дургүй байдаг. Тэд аавраагаа ялгаруулж анхааруулна. Энэ анхааруулга өхүүлэгч аюултай. Багаар ажиллах нь их чухал гэдэг. Тэгэд тэмдэглэсэн газарт очсон нь ялна гэд эхлүүлдэг. Тэгснээ Нерогийн зүйлтийг авчихдаг. Терасу багийнхаа охиноос газрын хамгаалтын таринаа гэсэн нөгөөх нь мартцдаг. Газрын сүнс Терасуг цохих гэж байхад нь урдуур нь Неро орж ирээд цохилждаг. Нерог дуудсан ч сэрэгдэхгүй. Газрын сүнс уулан цохихоосоо өмнө болох гэж байсан чинь Неро урд нь ороод ирсэн байдаг. Багш бол санаа зовхгүй байдаг. Учир нь эд нарыг унтаж байхад нь хамгаалтын шившлэг хийсэн байдаг. Тэгтэл Терасу дөрмөө зөрчөөд салхины сүнснээс тусламж аваад Нерог дорн босгоод ирдэг. Харин өнөгөр багш ганц удаа өршөөдөг. Дараа нь Терасу алхаж байгаад цангаж байна гэсэн чинь Неро шууд ус олоод ирдэг. Терасу чи яагаад ингэж байгаа юм гэхэд Неро би боол болохоор чи эхлээд талын уу? Надад санаа зовоод байгаа юм уу? Хортой байвал яах юм? Тэр хооронд улбар шар өстэй охин ямар нэг зүйл харангуйтаа Анакраша гэснээр галц умаар дайрдаг. Урд нь нэг зүйл орилоод гараад ирдэг.
Өнөөр багш шилжиж гарч ирээд бүгд бөхий гэдэг. Терасуу тэрнтэй хүндэтгэлтэй яар гэдэг. Агуулуу ой хамгаалагчдын хатан минь таны зулгыг гэмтээсэндээ бид гүнээ харамсаж байна гэхэд ой хамгаалагч та нар гэмтэх гээгүй. Та нар алах гэж байсан биз дээ. Хэн миний хүүхэд рүү дайрсан тэр хүнийг бид идэж ой нуурыг тайвшруулах болно гэдэг. Харин улбар шар өст бүр ногооноор шээсэн байдаг. Гэнэт Неро би байсан юм. Би таны хүүхэд рүү дайрсан гэхэд ой хамгаалагч чи яагаад дайрсан юм хагас ээлтмэн гэдэг. Энэ үгийг сонссон Терасуу мэл гайхдаг. Бид рүү газрын сүнс дайрсан болохоор бид их айсан. Тэгээд залуу гүнжийг хараад нөгөө галзуу газрын сүнс байна гэд дайрсан гэдэг. Ийм жаахан байж овоо юм а ой нуур хэлэн тайвширлаа гэд яваад өгдөг. Явсныхан дараа Неро өмдөндөө шээсэн байдаг. Өнөөр багш Неро дээр хурж ирээд чи түүнийг итгүүлчихлээ гэж юу гээл хүрээд ирдэг. Харин Терасуу чи хагас ээлт юм уу гэд дуустдаг. Тэгээд Неро тийм ээ гэхдээ би эцэгхээ харж байгаагүй. Тэгсэн Терасуу чи хизээч төрөх ёсгүй байсан. Чи бол хараагцсан угсааных гэснээр яваад өгдөг. Өнөр багш Нерогийн чихэн дээр ирээд чи эльф болон хагас эльф нарын ном уншиж байгаагүй юм шиг байна. Хичээлийн дараа надтай уулзаарай гэдэг. Терасуу усны сүнстэй ганцаараа тултаж байгаад цохиулах гэж байхад нь Неро хамгаалтын шид Терасуу руу явуулахад шиднээс нь бултаад усны сүнс цохиулчихдаг. Неро санаа зовоод очсон Терасуу надад битгий хөр. Бас миний нэрийг битгий хэл. Одооноос хоёулаа танихгүй хүмүүс. Тэгээд хичээл дуустдаг. Тарак Неро Терасуу хоёртой мэдлэх гэсэн аль нь ч тоодоггүй. Өнөр багш Нерод зүйлтийг нөгөөд нэгэн цагт эльфүүд болон хагас эльфүүд зэрэгцэн оршиж байсан. Тэр үед эльфүүд тэд нарыг хүлээн зөвшөөрөхийн тулд бүхий л зүйлийг хийдэг байсан. Гэхдээ эльфүүд мэдсэн. Хагас эльфүүдэд ирээдүй гэж байхгүй. Яагаад гэвэл хагас эльфүүд эльфийн сайн чанар, хүний муу чанар аль аль нь байдаг. Асуудал нь эднэр бие биенээ эсэргүүцэх биш, харин дэмждэг. Эльфүүдийн эерэг чанарыг илүү агуулж төрсөн хүн дундаж эльфүүдээс хор нөлөөгүй байдаг. Жишээ нь Нерия. Гэсэн ч муу тал нь илүү хагас эльфүүд энгийн хүмүүсээс илүү аимшигтай. Ийм болохоор хагас эльфүүд харанхуйд амархан эзэмдүүлдэг. Түүхэндээ тэд хизээч өөрсдөө бүрэн удирдах байгаагүй. Эльфүүдэд тулгардаг асуудал бол хагас эльф. Учир нь тэд харанхуйгаас цутаж чадахгүй. Неро өөрийнхөө доторх зүйлийг удирдах сурсан уу гэхэд Неро би бүх чадлаараа хичээж байгаа гэдэг. Тэгээд багш наад зүйлтэй нандинаарай. Бас эльфүүдүүд битгий харуул гэдэг. Маргааш нь хоёр дахь том шалгалтаа өгөхөөр явж байдаг. Эльф залуу хурдлаач бид хоцорлоо. Тарак бидний тал нь хасагдана гэхээр гунигтай юм а гэдэг. Терасуу тарактай сайхан мэндэлснээ Нерог тоолгүй яваад өгдөг. Одоо авах шалгалт нь мэрэгэн ухааны шалгалт. Эльфүүд өөрсдөө мэрэгэн ухаантай гэдэг. Тиймээс эльфүүд тэсний ядан хүлээж байгаа байх гэхэд тийм ээ л гэж байдаг. Тэгээд дахиад л багт хуваахад Терасуу Неро тарак болдог. Нөгөө багтаа амжилт хүсэж шалгалтандаа ордог. Максиния гээд модон дээр ирдэг. Энэ мод нь зөвшөөрлөгөө хүрч болохгүй. Агуу ноён Лугардын хайрладаг байсан мод гэдэг. Энэ модноос бүхнийг эмзлэгч гээд их үнэтэй жимс ургадаг. Тэгсэн модон дээр Эрагон гээд шувуу үүрлжсэн байдаг. Максиния модны жимсээр үрээ хооллохын тулд энэ бол шунал гэдэг. Шалгалтын зорилго бол шувууг явуулах. Гэхдээ мод болон шувууг гэмтэж болохгүй. Хугацаа нар жаргатал өнөр багш амжилт хүсээд явдаг. Терасуу юуж битгий хийгээрэй гэд яваад өгдөг. Терасуу явж байгаад багийнхаа нөгөө хүүхдүүдийг хардаг. Гэтэл цэнхэр өстэй охин шууд харваад нэг жимсийг нь унгадаг. Гэтэл халзан багш маань гарч ирээд муу тэнэгүүд ямар их үнэтэй жимс гэж бодож байна. Өнөр багш тэднийг хасагдлаа гэж хэлдэг. Тэднийг хасагдсныг Неро Тарак хоёрч бас хардаг. Тарак тэд хасагдсан юм чинь бид ялсан гэсэн үггүй. Гэхэд өнөр багш гарч ирснээ хэлхээ мартчихаж энэ шалгалтанд бүгд унах боломжтой. Тарак Неро хоёр байж байхад Терасуу могоо аваад ирдэг. Могоог харсан Эрагон явж таараа гэсэн Эрагон авч ирсэн могоонуудыг нь зулцгаа хоолдог. Терасуу дээшээ гараад нэг зулцгийг нь аваад ир гэхэд Тарак гардаг. Даанч Эрагон салхины сүнс чиг хүчтэй болохоор Тарак ундаг. Тэгсэн Тарак Неро хоёр хувцас тайлангуудаа сэтгэл татам шувууг хараад өөр газар руу явж таараа. Эрагон бол тоогчгүй дээрээс нь баадаг. Терасуу битгий тоглоод бай. Энэ шалгалтыг тоглоом гэж бодоо юу гэснээ би юу ч онохгүй гээд Неро Тарак хоёрыг тоолгүй шууд дээшээ харвдаг. Тэр нь Эрагоны явуулсан салхинд нэг жимсийг ондог. Нар жаргахын дааван дээр Нерод нэг санаа орж ирдэг. Тэр санаа нь дороос нь баг зэрэг жинхэнэ гал гаргаад Терасуу Эрагонд бүх ой шатаж байна гэж харуулах ёстой. Тэгээд Нерогийн төлөвлөгөө амжилттай болж тэд шалгалтандаа тэнцдэг. Эльф залууг үдэж өгсөний дараа усанд орчоод ирсэн Терасуу
Өрөөндөө орохдоо ороод ир Неро гэдэг. Манай хоёр бол мангар бодно штт мэдээж. Орж ирснийхэн дараа 1 цаг өгдөг. Тэр цаг 200 алт гэдгийг сонссон Неро шууд хахаад би жилд 1 алт болдог. 7 гэж байсан Терасо болиулдаг. Терасо бага байхдаа их уйланхаа хүүхэд байсан гэдэг. Учир нь гэр бүлийнх нь их хатуу өсгсөн. Бас халамж тавьдаг байгаагүй гэдэг. Гэхдээ хагас дээл бавгаах Аномен нь Терасотой их сайхан харьцдаг байсан. Нэг өдөр аавгаах нь гэрийнхээ үйлчигч Адель дурлцсан. Тэрийг нь гэр бүлийнх нь хүмүүс зөвшөөрөөгүй болохоор бүдийг нь алсан байдаг. Терасо болохоор өөрөөсөө болсон би зогсоох байсан юм гэд өөртөө харамсдаг. Тэгсэн Неро би чиний аавгаах шиг замаар явахгүй. Хэрвээ чи надад итгэх юм бол амлаж байна гэсэн чинь Терасо номын санд очиж хичээлээ хийлээ гэд гараад явдаг. Неро бол тараагт их уралдаг. Хоёр дахь шалгалтыг сансныг ботход олон хүүхэд авсан байдаг. Тэгээд дахиад багт хуваадаг. Шаркс Дэлф гүнж Терасо Эва нар нэгт багт орсон байдаг. Бас Тарак болон Нерия хоёр нэг багт орсон байдаг. Тэгээд Нерогийн багийнх нь өрөөндөө орж ирэхэд өрөө нь их даваарсан байдаг. Гэтэл багийнхан хүмүүс Нерог боол гээд чи цэвэрлчих байлгүй дээ. Бас яагаад хүндэлж харьцахгүй байгаа юм. Чиний хэрэг бидэнд байх уу? Бас чи ахлагч бол гэснээр гараад явдаг. Нөгөө талд Нерияг бас багийнхан хүүхдүүд хагас ээл боол гэдгээр нь дээрлэх гэж байхад Тарак би ганц л хэлнэ. Энэ багт гадуурхал гэж байхгүй. Юу гэсэн үг юм? Чиний аав Гайн байлаа гэд чи ингэж болохгүй. Миний дүрм таалагдахгүй байвал намайг ялаа дүрмээ зохио. За тэгээ да. Харин Терасо бас багийнхаа ахлагч болдог. Эва нь хамаагүй гэдэг. Оройн Эва хувцас тайлснаа би дахиж ялагдахгүй гэд биеийг хар галаар бүрхэгдсэн байхад нь араас нь Терасо чи юу хийж байна гэд гараад ирдэг. Эва цусныхаа хязгаарыг шалгаж байна гэдэг. Чи энийгээ үргэлжлүүлээд байх юм бол өхөн. Гэр бүлийнхээ нэр төрийг шившиг болгож байснаас үгсэн дээр чиний аав цусныхаа авьяасаар нэр төртэй болоогүй. Маргааш нь Нерогийн багаас Нерогоос өөр хэн ч ирээгүй байдаг. Орой болоход ч бас Нерогоос бусд нь хөзөр тоглоод Нерогоор шал угаалгуулж байдаг. Тэгээд сурагчид Скебас гээд газар ирээд Сэлмэн хуц гих амтныг хамгийн их алж чадсан баг шагналтай. Энэ их хэцүү шүү гээд эхэлдэг. Тэгснээр Нерогийн багийнхан дахиад Нерог орхид явцдаг. Ганцаараа үлдсэн Неро нэг сэлмэн хуцтай тулдаад ялж чаддаг. Тэгсэн араас нь бүр том гараад ирдэг. Неро бүх хүчээ гаргасан ч ганцаараа байсан болохоор хавцал руу унждаг. Унсныхаа дараа би ийм газар өхөн гэж юу гэд хэвтэж байтал дээрэс нь Неро гэж орилсоор буух гэж байгаад хөл алдаад хажууд нь унцдаг. Унсныхаа дараа Нерия чамайг өгчихлээ гэж бодлоо. Бас маш их өвдөж байна гэд үлдэг. Дараа нь Нерия Нерог эмчлэгч дээр эмчилдэг. Неро эмчлэгчд загаагүй байхад чи яаж сурсан юм бэ? Нэг өдөр манай найз бэртгэхэд би толгойн дотроо гуй дээрээ гэж хэлсээр л байсан. Тэрний ачаар би эмчилгээний шид ашиглаж чаддаг болсон. Харин Неро манайгаа хурдан нэмхийн тулд бясалгал хийдэг. Нэрээс бас хамт бясалгал хийдэг. Тэгээд бараг нар жаргах гэж байдаг. Манайтай болсон манай хоёр хурдхан шиг зам гаргаад дээшээ гардаг. Дүн гарах болсон болохоор хамгийн их сэлмэн хус ангасан багаар 5 хус ангасан Терасогийн баг болох гэж байхад Нерогийн ангасан 2 хусыг авч ирдэг. Харин Нерог орхиод явсан багийнхан нь ичихгүй бид яллаа гэж баярлдаг. Тэгсэн Неро хэрвээ Нерия байгаагүй бол би өгөх байсан. Тийм болохоор миний оног Нериягийн багт өгнө. Мөн боол минь байраа мэдээрээ чи өгөхийг хүсэе юу? Новш минь алааш тэгээд. 9 сарын дараа 3 дахь шалгалт болох тэсвэрийн шалгалтыг авахар болдог. Шалгалт 2 сарын турш нэг ханан дотор амьд үлдэх. Шалгалтынхаа газар руу орж ирэхэд голд нь нэг зэрлэг гахаатай, харин хоол нь 2 сар хүрэхээгүй баг. 2-7 хоногийн дараа нэг хүүхэд зэрлэг гахааг агнаад маргааш нь гахааг харахад муутсан байдаг. Гэхдээ өсснийхөө эрх нь муутсан мах иддэг. Ногоо өстэй залууч гисэн гахаа хоолоос идэх гэж байгаад хасагддаг. Неро гахааг харж байгаад нэг мөөг идэхийг хардаг. Яг тийм. Гахаа аль нь хортоог аль нь хоргууг мэднэ. Алив гээд очсон.
Гахаа бол шууд дайрна. Өнөөр багш болон ногоон багш хоёр хүүхдүүдийг харахад манайхэд арга цагаал байж байдаг. Нэрөө гахаан дээрээс мордоод авдаг. Орой болсны дараа нэрөө карманаасаа нэг бичээн гаргаад ирдэг. Тэгээд бүр бүх бичээнээ өгдөг. Тэгсэн нөгөө гахаа чинь нэрөөд нуусан хоолноос өгдөг. Эцэст нь шалгалт дуусна. Шалгалтанд тэнцсэн хүүхдүүд төв танхимд ирээд сэвтэй захирлын үгийг сонсоод араас нь багт байрладаг. Энэ удаад Нейро, Терасу, Эван тэгээ хоёр жатга. Нейро Нерията зүрснэ. Нерия бүр 2 сар юу ч идээгүй тэгээл тунхаа болсон гэдэг. Эван Нейрод Терасугийн хажууд намайг битгий хийсэнтэй ингээд бай. Зүгээр түүний хажууд юу ч битгий хий. Бэлд би чамд өөрсдийнхөө ялгааг үзүүлье. Эхний хичээлээр шууд биеийн хүчний шалгалт авахар болдог. Нилээн дажгүй шитчихлээ шүү. Чи Терасуугаас муу байна. Хааха өөрийгөө хараач. Би бүх хүчээрээ л шитсэн. Терасуу чинь өөр төвшнийх. Терасуу та хоёр нэг гэр бүлийн ахан дүүс юм чинь надаас илүү шидэн биз. Эван ахан дүүсээ битгий тэнэг юмэр. Би төрүүлээд шидлээгээд шитгэд бүгднгээс нь илүү шиддэг. Араас нь Нейро Эванд л ялагдахгүйгээд Эванаас хол шитгэхэд Терасу эхний жилд дандаа тарихт дарагдчихдаг болохоос биш чи чинь овоо хүчтэй юм байна. Дараа нь уралдахад Терасу нөгөө хоёроос илүү хурдан гүйдэг. Өшөр нь ээлбүүд их хурдан гүйдэг. Тийм болохоор 2 дугаар байрны төлөө Нейро Эван хоёр үлддэг. Эцсийн мөчид Эван өнгөрсөн бүх зүйлсээ бодоод гүйцэж чаддаг. Уралдаан дууссаны дараа Терасу Нейрод ус авч ирээд инээлтэхэд Эван миний мэдэх Терасу инээж байна гэж үү гэж гайхдаг. Дахиад өрөөндөө ирэхэд Эван Нейро Терасу хоёрыг инээлдэж байхыг хараад сонин сарайлаад байдаг. Тэгээд өнөөр багш хичээлдээ өргөн хэмжээний дайралтын шин шид заахаар болдог. Бас тэднээс та нар ямар мэргэжилтэй болох вэ гэж асуудаг. Терасу би харваач болмоор байна. Гол 3 мэргэжил байдаг. Хэрвээ чи биеийн хүч сайтай бол хар хөлөг баатар, их маатай бол хар шидтэн, ээлб шиг хурц оюунтай бол харваач. Зарим мэргэжлүүд бол 3 мэргэжлийн хоёрынх нь нийлмэл. Жишээ нь хаан мүү шиг шидэт сэлэмчин. Өнөөр багш өргөн хүрээний шидийг ашиглаж үзүүлээд гой байгаа биз. Энэ шидээр та нар өөрийг чинь хүрээлсэн олон дайсныг устгаж болно. Тэгээд эхнээсээ туршиж үздэг. Терасу бас дажгүй гаргана. Дараагийнх нь Нейро амар томыг гаргах нүдэ гэсэн бүр жижигхнийг гаргана. Араас нь Эван гарч ирээд маш том гаргана. Гайхалтай. Хэрвээ хамгаалтгүй байсан бол баларх байлаа. Энэ хүчээр чи оркийн армийг устгаж чадна. Чи хар шидтэн болох уу гэж асуухад Эван үгүй би шидэт сэлэмчин болно. Яг эзэн хаа мүү шиг. Өнөөр багш Нейрогоос ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа юм гэхэд Нейро арай шидээгүй байгааг хэлчихдэг. Оройн ганцаараа бэлтгэл хийсэн ч нэг л болж өгдөггүй. 4 сарын дараа манай хэд Амеру гээд уурхаа дээр ирнэ. Энэ уурхаан хөдөр өндөр зэрэглэлийн шидэт зэвсэг хийхэд ашигладаг. Энэ уурхааг мангасуудаас хамгаалахын тулд маш олон жил цус урсгасан тулааныг хийсэн. Тэгсэн өнөөдөр амралтын өдөр нь болохоор хамгаалагч нар нь байхгүй гэдэг. Уурхааны орц маш нууц газар байгаа. Төрүүлж олсон нэг хүүхдэд л онцгой бэлэг өгнө гээд шалгалт эхэлнэ. Терасу явж байгаад баахан чулуу мангасуудыг олж хартал тэднийг өөр гөрүүл шиг мангасууд гарч ирснээр дайраад байдаг. Нейро чулуу мангасуудыг алаад явж байтал урт талд нь байсан өвснөөс нэг цэрэг гарч ирснээр нүдэн дээр нь гөрүүлэн мангас бариулчихдаг. Харин Эван арай том гөрүүлэн мангастай баах мангасыг харж байдаг. Том мангас мөрөөний новшнууд үргэлж тэнэг чигээрээ байх юм. 4 хоногийн дараа шинэ хамгаалагч ирнэ. Тэр болтол чатгаараа шидэт хөдөр олборлоо шүү. Эван энэ шалгалтын нэг хэсэг биш юм байна гэд бодож байтал гэнэт хаан ихтэй Терасугийн орилго чимээ сонсогддог. Тэг хооронд халзан багш зүгээр л унтж байдаг. Терасугийн орилго чимээг Нейроч бас сонсдог. Харин Терасу баахан мангасуудын дунд орцсон сум маана гэд бүгд дуусаад баларх гэж байхад Нейро хурж ирээд өргөн хэмжээний шид ашиглахад мэдээж юу ч хийж чадахгүй. Дахиад баларх гэж байхад нь Эван ирээд бүгдийг нь алж эхэлнэ. Манай гурийн хамтрал нэлээд дажгүй явж байтал том мангас харснаа 30 жилийн өмнө харж байсан юм байна. Тэгэхэд би юу ч хийж чадаагүй. Гэхдээ одоо бол өөр гэд дайрдаг. Нейро шууд томон дайрч орсон нэг цохиулаад унаад өгдөг. Эван бас араас нь дайраад орсон ялгаагүй л нэг цохилтонд ундаг.
Терасу Эван хоёр манаагаа шавхаад тулдаж чадхааргүй болсон болохоор Неро ганцаараа мангасуудтай тулдахаар болоод тулалддагч мангасууд арай л олон болохоор хэцүүхэн л харагддаг. Том мангас Нерод чиний сэлмийн бас шидийн мэдлэгч нь муу юм. Неро өөрийнхөө дотор их шид байгааг мэдэрч байгаа ч гаргаж чадахгүй байдаг. Гэхдээ нүдэн анингуудаа өргөн хэмжээний шидийг утгаар нь ашиглаж чаддаг. Тэгээд шидэт сэлэмчин гэж хэлээд ухаан алдаад өгдөг. Харин том мангасаас бусад бүх жижигүүд нь өгсөн болохоор Нерог алах гээд дайрсан урд нь өнөр багш гарч ирээд том мангасыг алдаг. Том мангас өгөхийнхээ өмнө би бол өчүүхэн хэсэг нь жинхэнэ босс хүлээж байгаа. Битгий санаа зов. Бидэнд ч бас нэг байгаа гэсэн. Нөгөө талд Сэвтэ захирал бүгдийг нь түвэж байдаг. Араас нь бусад багш нар ч бас ирээд туслана. Манай хэд 9 минут ногоон багштай хамт тэрэгэн дээр санаа амар явж байхад Нерогийн элбэд битгий харуул гэсэн зүйлтийг нь Терасу хараад нэг л сонин сараал явчихдаг. Сэвтэ захирал манай гурыг дуудаад бүхэл мангасуудын айрамтай тулалдсан. Зоригт 3 дайч нь үлгэр дуурайл болсон. Лунатас гэр бүлийн Терасу хүү үнэхээр хөөрхөн юм аа. Лорд Гүндүүний хүү Регас гэр бүлийн Эван. Сүүлийнх нь гэснээр Нерогийн нэрийг мэддэггүй. Тэгээд асуусныхаа дараа Неро гэхэд хүүхдүүд Нерог дэмжиж эхэлдэг. Халзан багш та гурав сайн байлаа. Тус бүр 10 оноо өгье. Ирээдүйд хэрэг болно. Тэр хүртэл тэгсээрээ. Бас нэгэнд нь л өгөх ёстой байсан артефактыг гурвууланд нь нэг өгдөг. Неро Эван тэр үед тусалсанд баярлаа гэж хэлсэн. Би чамд тусалсан гэж юу? Би зүгээр л хүснийхаа хязгаарыг шалгасан юм. Гэж салаад явхад захирал чамайг хайж байна гэд Эван дээр нэг багш хүрээд ирдэг. Тэрийг нь Терасу сонсчдөг. Захирал Эванд шалгалт авах газрын мэдээлэл, хариултын хуудас өгдөг. Гүндүүний зохих өрөөдөн гэдгээ баталж бидний итгэл найдварыг битгий өсөрдүүлээрэ. Дараа жил чамайг жинхэнэ эр хүн болгоно гэж байх шиг. Тэгээд ном тараадаг. Тэр ном нь 4 дахь шалгалт оюун ухааны шалгалт. Энэ номноос орж ирнэ гэдэг. Нерогийн хувьд амархан шалгалт гэж боддог. Учир нь Неро баг байхасаа түүхийн ном уншиж өссөн шүү дээ. Неро шалгалтаа бэлдэж байхдаа өөрийнх нь баг байхдаа уншдаг байсан номнуудаас өөр байгааг анзаардаг. Бүх хүүхдүүд тал талд хичээлдээ шаргуу бэлддэг. Шалгалтын хариу аль хэдийн гарах болсон мөн 70 онооноос доош авбал үнэн. 2 хүүхэд шалгалтандаа унсан. Эхнийх нь 69 оноогоор Ральф, хоёр дахь нь 14 оноогоор Неро гэж авдээ. Неро шалгалтандаа унсан болохоор бусаж болно гэсэн үг. 50 ч гэрлүүн хариулчихгүй тэргэнд байсан гарууд зодож модоод хол замын эцэст гэртээ эргэж ирлээ. Дөнгөж дүү нартайгаа уулзаад байж байтал эзэн чинь дуудаж байна гэд эзэн дээрээ очтол яаж гэр бүлийн үнэт залгамжлагч Эвантай албан бусаар харилцаж чадваа. Чи барнууттай амьдарсаар байгаад өөрийгөө бар болсон гэж бодоо юу? Неро хичнээн уушлт гуйсан би дүү нарыг чинь зарна. Чи санаж байгаа. Ээжийг чинь алсан. Харвэ гээд нөхөр. Эцэг эх чинь сайн ажилдаг. Бас би хүндэлдэг байсан болохоор би дүү нарыг чинь зардаггүй байсан юм. Харин одоо зарж байгаад баярлал гин. Неро ээжийг нь алсан алуурчны гэрийнх нь үүдэн дээрээ тэднийг хоёуланг нь авч мөнгө өргөх шаардлага байхгүй. Оронд нь намайг ав. Би бүхнийг хийн гэхэд тэгвэл миний хэсэг үнийг алах юм уу? Таны хүсэх хэнийгч би аална. Амлж байна гэд гуйсаар байгаад дүү нарийнхаа оронд зарагдахаар болдог. Регас эзэн гинэт яагаад бодлоо өөрчлөхөөр болов гэхэд эмэгтэй бол мөнгө зарлагдана. Эрэгтэй бол мөнгө олно. Оройн nice. Сайхан биетэй залуу байна. Өдөр шөнөгүй ажил хийсэн ч оройн би мөнгө алдчихлаа гэд Нерог додож байхдаа хүртэл би аавыг чинь алсан. Дараа нь ээжийг чинь тамлаж алсан. Гэхдээ Неро тэсгэл алдна. Харин Терасу сургууль дотор Нерогийн зүйлтийг бодонгоо явж байгаад Эван хоёр жатгатайгаа ямар нэг юм ярьж байгааг сонсдог. Тэгээд салхины сүнсээр нэг юм гаргаад нөгөө хоёрыг дагаад гарахад яг Нерогийн номыг шатаах гэж байхад нь Терасу номыг нь булааж аваад та нар бол урагч гэдэг. Нөгөө талд Неро алъя гэж ботсон ч чаддгүй. Тэрнээсээ болоод баахан зодулдаг. Терасу нөгөө хоёрыг өнөгөр багшд барьж өгөөд өнөгөр багш тэр хоёроос та нарт хэн тушаасан юм хэлэхгүй бол сургуулаас хөөншүү гэхэд тэсэлгүй Эвангийг хэлчихдэг. Тэрийг нь гаднаас нь сонссон Терасу шууд Эваныг хайдаг. Харин Эван Сэвтэ захирал хоёр нэг өрөө рүү яваад орчдөг. Захирал тэгхээр чи 4 дахь жилийнх болсон болохоор одоо хасагдахгүй. Бас чи миний хэлсэн болгоныг хийсэн болохоор чамд шагнал өгнө гэд дээр нь гарч мараад яг нэг юм хийх гэж байсан Эва надад хайртай хүн байгаа гэдэг хин тамаатай юм. Үгүй би чадахгүй. За тэгвэл хин гэдгийг нь хэлчих. Тэгвэл чамайг явуулъя. Терасу. Нөгөө нэг гарчин дүрдээ орцсон зодож байхад нь өнөгөр багш гарч ирээд Неро бол Эксканом сургуулийн 4-р жилийн сурагч, мөн улсын албан ёсны офицер.
Эзэн хааны армийн офицер энгийн иргэнээс 2-оор дээр түвшинд байдаг. Чи өөрөөсөө өндөр түвшний хүн рүү халтсан болохоор үхэх болно гэхэд Неро амар царайлаад босоод ирдэг. Тэгээд шууд алах гээд ойртсон ухаан алдаад унаад өгдөг. Хоол идэж аваад одоо алах нүдэ гэсэн нөгөөх нь гуй. Дахиад нэг боломж өгөөч гэхэд Неро Терасуугийн авгах өнөр багшийн доторх зүйлийг өдөрдөж сураарай гэсэн үгсийг санаад орхидог. Гэхдээ манай багш зүгээр өнгөрөн гэж байхгүй л дээ. Та нар бол агуу гигантын Лугардыг сонгосон хүмүүс юм. Сонгогдсон 16 гэсэн 15 хүн байдаг. Яагаад гэсэн чинь саяны явдлаас болоод манай нэг жатаг хасагдсан. Оронд нь боолхүү орж ирнэ гээд Неро орж ирдэг. Манай хэд офицер болсон болохоор шин дөрөнд хувцас өмсдөг. Тарак Неря дээр ирээд чи өстой хөөргөн харагдаж байна гэсэн Неря Неророо хараад байдаг. Тэгсэн Неро Неря дээр ирээд би ямархуу харагдаж байна гэсэн цаанаас Терасуу гарч ирснээ хэлэх юм байна гэд Нерог ав явдаг. Энд бол Неря тогдоогүй Таракийн царай, Неро тогдоогүй Нерягийн царай. Терасуу чамд эртхэн хэлэх ёстой байж чи Нориагийн агуу 3 гэр бүлийн нэг болох Хилагийн хагас элч чи хатан Лунаделийн хүү итгэлтэй биш байгаач бараг л мөн байх. Ноён Күндүн хатан Лунадел 2 хүүхэдтэй байсан. Тэгээд хатан Синтигээ хамгаалахын тулд тэр хүүхдийг нууж байсан ч сүүлд нь хаягдсан. Түүнээс хойш хатан өвчнөөс болж шаналж аажмаар өгч байгаа. Гэхдээ түүнд хүүхдээ санаагүй өдөр гэж байхгүй. Тэгэхээр Эван болон Неро 2 эцэг нэгтэй ахын дүүс гэсэн үг. Тэгээд өрөөндөө ордог. Энэ удаад бүгд хүчтэй шидээр хамгаалагдсан тустай өрөөнд орохоор болсон. Харин Эван Терасууд бид хөршүүд юм байна гэсэн Терасуу Нориагийн хатанд нэр дэвшигчийн нэрийг наад бохир хамаараа битгий хэлээд бай. Чи нөгөө жатгатайгаа хамт хасагдах ёстой байсан юм. Энд чи байх ёсгүй. Би чамаа хэн болохыг мэдэхгүй байна гэд яваад өгдөг. Неро халуун усанд ороод байж байхад нь Эван баяр хүргэе. Чи боол байхаа боллоо. Чи яах гэж миний дүү нарыг зарах гэсэн юм? Юу? Ээжийг минь хамалж авсан новшид дүү нарыг минь зар гэж чи тэдэнд хэлсэн биз дээ. Юу яриад байгаа юм? Би гэрлүүгээ одоогийн байгаа байдлаа л бичдэг. Би огт дүү нарыг чинь зар гэж хэлээгүй. Бас дүү нар чинь миний өмч. Үгүй ээ. Одоо бид их чөлөөтэй. Миний дүү нар энгийн иргэн болсон. Харин би яг язгуурт нь та нар шиг офицер болсон. Энэ нь чамайг хүссэн үедээ алж чадна гэсэн үг. Оролдоод үзэлтэй. Бид хоёрын нэг нь л өгөж байж энэ дуусах болно. Өмнөх мэдлэгийн шалгалтаар Неря чинь нэгт орсон. Неро Неря дээр ирээд түүхийн талаар асуудаг. Мөн эзэнт гүрэн анх 3 өөр ус байсан. Хөлөг баатруудын нутаг Лоренки, Ситний нутаг Арика, Эльфүүдийн нутаг Нория. Гэтэл 841 онд Нориагийн үзмөрчид Чөтгөрийн хаан нэр Жон гэж зөгнсөн. Тэгээд 3 эзэнт гүрэн Чөтгөрийн хаан Сигниум дахин сэргэлтээс айн Эксканум гэх сургуулийг 3 улсын нэгдэл болгоно бий болгосон. Гэтэл дараагийн 6 жил юу ч болоогүй. Тэгээд хүмүүс энэ зөгнөлд эргэлзэж эхэлмэгс Сигниумын хүч дэлхийн өнцөг бүрт тархсан. Тэгээд одоогийн эзэн хаан Мүрэн, Таракийн аав дийлдэшгүй Хөлөг баатар Гайн, Арукагийн гос шидтэн Итрамус, Күндүн, Нориагийн агуу 3 гэр бүлийн Лунадел Дайн удаан бас их хэрцгий байсан. Маш их хүмүүс өгсөн. Гэхдээ 4 баатар хизээч бууж өгөөгүй. Тэд Лугардыг дуудаж Сигниумын биеийг 3 хэсэг болгон дэлхийд даяар тараасан. 5 баатар эдгээр 3 хэсгийг нийлүүлэхгүй тулд Лугардын нүдгээд юмд хорихоор болдог. Гэхдээ 3 байсан боловч нэг нь ямар нэг шалтгааны улмаас сэхэл авахааргүй болтол эвдэрчихсэн. Үлдсэн хоёрыг нь Нориад болон Арукад битүүмжил чадсан. Гэхдээ сүүлчийн нэг хэсгийг хорихын тулд Күндүн өөрийн биед хорих гэж оролддогч ансаараа чадалгүй удирдлага алдахад нь Итрамус өөрийгөө бас золиосож Лугардын нүд чиг хүчтэй тамгыг бүтээж чадсан. Тэр цагаас хойш тэрнийг нууц газар хадгалах болсон. Неро би ийм гунигтай үе төрсөн юм уу гэд үлдэг. Эван сэвтэй захирал дээр очсноо би хүчтэй болмоор байна гэд Нерог бодоод туснасаа өгж байхыг Терасуугийн нэрвэхээ харж байдаг. Эваныг гарч ирэхэд Терасуу тусч авангуудаа чи Неро дахиад юу хийх гээд байгаа юм? Яагаад заавал Неро гэж хэрлэж байсныг гинэт Эван тэврээд авдээ. Тэгснээ би Нерогоос айж байна. Үнэхээр их. Нерогийн хажуугаар зөрж явсан хідэн хүүхэд заван бол энэ хүртэл ирнэ гэж юу? Би тэрнтэй дахиад 4 жил зууралдана гэж юу гэхэд Неро шууд гурвуулан зэрэг цохиж унгаснаа. Та нар шиг новчнуудыг аврахын тулд аав минь үхсэн. Харин Неря Нерот нэг юм өгөх гээд өрөөндөө бэлдээд байдаг. Тэгсэн Нерон гисэн таарсан хүүхэд болгоноос одоод Тарак зогсоох гэж оролцсон боловч Таракийг тоолгүй гараад явна. Гадаа байхад Неря савтаа самраа өгсөн чинь Неро би чамаас өөр хүн гэснэ авдаггүй. Ихсээ Терасуугийн самрыг авснаа. Тэрийг нь харсан Эван үхэх гэж байгаа юм чинь. Самрыг нь аваагүй болохоор Неря асгартлаа үлдэг.
Маргааш нь 4 дахь жилийн бүх сурагчид халзан багшийн эсрэг модон сэлмээр тулалдахаар болно. Гэхдээ шид ашиглаж болохгүй. Өнөөрөө дайраад орсон юун хөөрхөн гэснээ ихэнх хүүхдийг ядах юмгүй унагадаг. Тарайк Эван хоёрын хамтрал сайн байсан ч халзан багшийг арай л бардаггүй. Тэгсэн Неро маш ширүүн гарч ирээд багш руу зогсолтгүй дайрсаар байгаад сэлмийн хугаалж ялдаг. Тэгээд эргэж харангуудаа та нар намайг давж чадахгүй гэдэг. Тэр үгийг сонссон Эван дэлбэрч ойр хавьд байсан бүхэн рүү шидээр дайрдаг. Бүр багш руу хүртэл дайрдаг. Неро шууд сэлмээ аваа тэр хоёр тулалддаг. Хичээл захирал маань яаж хичээл дундуур тулалдаж чадваа гэд хоёулангийн цахилгаанаар нэргээд ухаан алдуулна. 7 хоногийн дараа Тарайк Нерод хэдэн үг хэлэх гэсэн биш өөрөө үйлээ тоцорно. Хэд хоногийн дараа Эксканум сургуульд хаан мүү ирээд Өвмэ Самууны бурхан Сикниум мөн тэрний албатууд хөдөлж эхэлсэн. Энэ жилийн эцсийн шалгалтаа өгчөөд та нар фронтод гарч дайснуудтайгаа тулалдах болно. Зөвхөн өөрийнхөө биш мөн эзэнт гүрний ирээдүйн төлөө гэж хэлээд явна. Тэрний дараа хаан Неро Эван хоёрт тусад нь зүрх сэтгэлээ удирдах чөлөөлөх талаар заадаг. 5 дахь шалгалт бол өршөөлийн сорилт. 2 хүнтэй багт хуваагдаж энэ шалгалтыг өгнө. Замд байгаа дайснуудыг алж оноо цуглуулна. Гэхдээ багийнхаа хүнийг алвал оноо хасна гэдэг. Багийнхаа хүнийг алж болно гэдгийг сонссон хүүхдүүд бүгд нэрээтэй баг болно гэж зүтгэдэг. Хэрвээ миний хамтрагч болвол чамд мөнгөн сэрээ өгье. Би чамд алтан аяга өгнө. Тэгвэл би чамд эдлэн газар өгнө. Нэрээгийн толгой жинхэнэ эргэцэн байж байхад нь чихэн дээр нь террасуугийн жижиг салхины сүнс ирснээ би чамайг гимтээхгүй болохоор надтай баг бол гэдэг. Нөгөө талд Тарайктай хинч баг болохгүй байхад Эва Неро хоёр шууд нэг баг болдог. Тарайк нэг хүүхэдтэй баг болцсон энэ бол өршөөлийн шалгалт гээд ярилцаад явж байхад нь урд нь туулаа гарч ирснээр хулган бариад идчихдэг. Тэрээсээ шууд харуулж алангуудаа бид хэнийг өршөөхийг ялгаж чадвал энэ шалгалтыг давах болно гэдэг. Эва Неро хоёрын хувьд шалгалт огтхон хамаагүй. Шууд хоорондоо тулалдаад эхэлдэг. Харин Террасуу Нерятай хамт явж байснаа чи яагаад Нерод сайн юм бэ гэд шууд хэлэхэд худлаа мэдэн бүдэлж байснаа би бууж өгсөн. Неро өөр хүн сайн. Хин би юу? Тийм ээ. Тийм байсан. Бид хоёр нэг нэгнээсээ сэтгэлээ татгаар болсон. Тэгсэн чинь бараг баярлсандаа үйлээд ширүүн тулааны эцэст Неро ялдаг. Тэгээд зүйлдээ гаргаж ирэнгүүтээ би бол Күндүн болон Лунадел хоёрын хүүхэд. Би чиний эцэг нэгтэй дүүжин байна гэд миний өнөөдрийн бичлэг дууслаа. Өмнөх бичлэгээр Неро Эванд бид эцэг нэгтэй ахын дүүс гэд дуустдаг. Эван болохоор шууд итгэхгүй. Гэхдээ зүйлтийг нь харж байж нэг юм ойлгодог. Тэгээд өнгөрсөн түүх гарна. Күндүн болон Лунадел хоёр хоорондоо маш их хайртай байсан боловч аргагүй нэрхэнд салсан. Дараа нь Күндүн нэгэн эмэгтэйтэй хүчээр гэрэлсэн. Тэр бол Эваны ээж. Удалгүй дайн эхлэхэд Күндүн дайнд морцсон. Тулааны үеэр Сикниумын шидээр бүтээсэн оронд хордчихсон. Тэгээд Лунадел Күндүн дээр ирээд энгийн манаагаар эмчлэгдэх боломжгүй хор гэдгийг мэдэнгүүтээ Күндүнаас нууслаарай гэж Итрамуст хэлээд өөрийн насаар эмчилдэг. Лунадел чи яагаад энд байгаа юм? Чи баруун зүгийг хамгаалах ёстой биз дээ. Миний төлөө ийм хол яах гэж ирсэн юм? Чамгүйгээр би энэ ертөнцид амьдрч чадахгүй юм байна. Күндүн гэртээ ирчгээд Эваны ээжид би худал хуурмагт амьдрмааргүй байна. Лунадел миний хүүхдийг тээж байгаа. Тийм болохоор би явна. Намайг битгий хүлээгээрэй. Зүгээр үхсэн л гэ бодчих. Эванарус эртний Аравка хэлээр сар гэсэн үг гэж хэдэд орхисон. Эваны ээж үйлээд л хоцсорч байгаа.
Өөрхийдөө тэр үеэс хойш хэдэн сарын дараа мөрөөнийг Шай гэд юмд өргөмжилсөн. Энийг өмнө хэлхээ мартсан байлээ. Шай гэдэг нь Валенсиа, Нория, Арука гэд бүгднгийнх нь хаана гэсэн үг. Тэгээд тэд мөрөөнийг цорын ганц эзэн хаанаараа сонгосон. Энэ үеэр бас Лунадел болон Күндүн хоёрын хооронд хүүхэд бие гих цуурхал хүмүүсийн дунд их хурдан тархсан. Мөрөө нь Лунадел дээр ирээд энэ цуурхал үнэн үү? Хэдэн сартай юм? Ойролцоогоор 3 сартай. Чи хүүхдээ нууцлах хэрэгтэй. Энэ хагас эльфхүү Нория болон Арукад хаан ширээний төлөө тулдаанд орох нь гарцаагүй. Би тэгээ юу хийх ёстой юм? Би эзэн хаан болсон болохоор бүгдийг дайчлах болно. Өөрсдөө ах дүүс гэдгийг мэдсэн Эван чи бол миний ээжийн нүлэмсийн шалтгаан. Чи байгаагүй бод гэснээр дахиад амар авраагаа татдаг. Цонхоор харж байсан сэвтэл захирал эцэст нь залуу ээж нь ангалд унах шив гин. Харин Эва Ниро руу дайрч эхэлнэ. Тарак болон тэрний багийн залуу хоёр таарсан бүх мангас төрхтэй амьтдыг алсан. Ихэнх нь түрэмгийн аашдаач энэ хоёр лөө уулан дайраагүй. Ниро Эван хоёрын хувьд би хамгийн сайнаар амьдрахыг хичээсэн. Зүгээр намайг ал ах минь. Намайг битгий тэгж дуудаад бай. Гэхдээ эцэст нь Эва Нирог алж чаддгүй. Тэгсэн сэвтээ захирал яг мөрөөний хэлснээр боллоо шүү гэдээ. За энэ хоёр нэг л холбоотой болоо явцсан ш. Хаан мүү Кадия захиралд бүх зүйл чиний хүснээр болохгүй. Тэр жаалд Күндүний цус байгаа. Тэрэнд Баатрын цус байгаа гэж хэлж байсан. Нар жаргахын өмнөх нь шалгалтын оныг зарлахаар болно. Тарак Мая тэг оноо, Терасу 4 оноо, Ниро Эван 5 оноо, Нерия 7 оноогоор эхний байранд учир нь тэр юу ч алаагүй. Үүгээр Шай болохоор Нерия тэргүүлж байна гин. Шай гэдгийг тэгэд буруугаар ойлгоод байв. Маргааш өглөө сэвтээ захирал хут үгнүүдээ хэлж байдаг. Та нарын захирал миний бие сурагч та нартаа үргэлж санаа зовдөг. Шаардлага гарвал та нарын төлөө тулдах болно. Энэ шалгалтаар их зүйл сурсан байх гэж найдаж байна. Эзэн мүүгээ сонссон байх та нарыг дараа 7 хоног тулаан руу илгээх болно. Гэхдээ тэрнээс өмнө та нарын сүүлчийн сурагчийн өдрүүдийг хөгжилтэй байлгахын тулд зугаалга болон сэнгүүн бэлдсэн. Бид нөгөөдөр явна. Сэнгүүн зугаалга 2 Арукад болно. Аантын дараагийн 5 хоног хамт байх бүжгийн хамтрагчаа олоорой. Оройн хоолны үеэр Эван Нирогийн хажууд сууснаа чамайг Терасутэй дотн байхаа болсон гэж сонслоо. Тийм ээ. Тэгвэл би Терасуг хамтрагчаа болооч гэвэл зүгээр биздэ те? Зүгээр биздэ те? Байз надаа бодох хугацаа өг. Тэгснэ Эван шууд босонгуудаа Терасу дээр очиод миний хамтрагч болооч гэд асуучдаг. Мэдээж Терасу зөвшөөрнө. Гинэт Тарак болж ирснэ. Би хожигдохгүй шүү гэд Неря дээр очиод чи миний бүжгийн хамтрагч болох уу гэд асууна. Неряч бас зөвшөөрнө. Тэр хоёроос урам авсан бусад хөвгүүд охтуудыг гууж эхэлнэ. Маргааш нь дээд зэрэглэлийн язгууртнуудад зориулсан тэрэгнүүдээр явна. Мөн 3 өдрийн турш явж 3 өөр газар буудаллан сүүлийн газар руу очсныхаа дараа Арукагийн нийслэл рүү заваараа явах болно. Бусад хүүхдүүд өөртөө сонгосон хамтрагчтайгаа явж байхад манай Ниро яаж ийм хүртэл шалгалтнуудаа тэнцэж байсан гэмээр залуутай хамт нэг тэргэнд явна. Нерия Тарак хоёр ихээхэн хөвгөлтэй харагдана. Терасу Эван хоёрс бас дажгүй явж байхад Терасу чи захиралтаа юу хийж байсан юм бэ? Бас тэр сонин шид гэд хэлчихдэг. Бас л эвгүй шулуухан гарлаа. Аав минь маш хүчтэй байсан гэдгийг би олон удаа сонссон. Агуу баатруудын нэгнийх нь өрөөдөн болохоор тэдэнтэй бага наснаасаа харьцуулагдаж ирсэн. Катия захирал надад алдагдсан хүчийг минь заана гэсэн. Хаан мөрөнч гэсэн надад ижилхэн зүйл хэлсэн. Гэхдээ тэрний цохиролцоо арай дээр байсан. Чи тэгээд оронд нь юу өгсөн юм? Өөрийн цуснасаа. Гэхдээ тэр надад Сехнүмийн хүчнээс өгсөн. Миний зорилго аавыгаа Сехнүмээс аврах. Гэтэл би яаж энэ хүчээр аавыгаа аврах юм? Аль хэдийн миний тал хүч манаа Сехнүмийн нэг хэсэг болсон. Тэр надад энэ хүчнээс жоохон хэсгийг ашигла. Бас тэнцвэртэй байдлын талаар нэг юм яриад байсан. Яг л дайснууд ба дайн, ан ба анчид. Тэгээд эхний зогсоол Фолек хотхонд ирнэ. Тэр үеэр хамтрагчаа сонгож чадаагүй Нирод нэг л сонир мэдрэмж төрөөд юу ч гэсэн эндээ хоноод таашаа явсаар байгаад Арукад ирдэг. Ирсэн орой шууд сэнгүүн болно. Нирод дээрээс нь нэг гангаа хослол ирнэ. Тэрийгэ өмсөд сэнгүүнд ороод Вино маягийн юм уудаг. Мэдээж боол байсан хүүд юу гээл Вино архт энэ тэр олдох уу? Заван санагдах нь тодорхой. Тэгсэн хид хідэн зөвлөлийн гишүүд ирснээ чи анх удаа архиуж байгаа байх нэ. Тийм ээ. Офицер таны хийсэн зүйлсийг би сонссон.
Арукагийн доод төвшний тамхины зөвлөлийн гишүүн би таны арьсыг хараад нэр хүндтэй гэр бүлээс ирсэн гэж бодож байна. Та өөрийнхөө гэр бүлийн нэрийг хэлээж гихт нэг далдаасан гар орж ирээд тэр бол боол гэж хэлчихдэг. Тэрийг нь сонссон мань хоёр ажилдаа гэснээ явааш. Гинэт Эван хажуунаас нь гарч ирснээ юу игээд байгаа юм цагийг хөвгөлтөө өнгөрөөлтөө бяцхан дүүмэн гэдэг. Саяхан л алчих гэсэн гаралтай агуулна ч. Тэгж хэлэнгүүтээ террасуудаа очиж бүжиглэн. Тарек Ниро хоёрч бас ганган дээрээ тавьсан бүжиглэхэд Ниро урдан байсан шилтэй алкохолыг зажлахгүй зайлгна гэшээ. Өнөөр багш ногоон багштай бүжиглэж байхдаа нэг юм санах шиг болоод шууд ногоон багшийг шидснээ би 0 орлоо гэд явна. Дараа нь өнөөр багш сэвтээ захирлыг хин нэгэнтэй юм ярьж байгааг олж хардаг. Даан ширээг нь сонсохын тулд ойртон чинь нэг мөчөр дээр гიშгээд яг бариг төтөг. Дотор Ниро бүр согтоод галзуурч байхад нь Эван Нирог өргөөд өрөөнд нь оруулахаар авч явна. Маргааш өглөө шартсан амтны сэрээд өчтөр болсон зүйлийг санах гэж оролдоход л толгоо нь өвдөж байгаа юм чинь. Тэгээд хажуу тийшээ харсан чинь 1-7 хоногийн дараа дэд захирлын өрөөнд өнөөр багш нэг цаасан дээр бичигдсэн нэрсийг сольж байдаг. Багш хүүхдүүдийг цуглуулад Зикнюмийн найрам дэлхийд даяар тархсан байгаа. Захирал аль хэдийн урд игнээ рүү явсан. 8 хүнтэй 2 багт хуваагдаж Арука болон Нориа руу явна. Энэ та нарын 5 дахь шалгалт шүү гин. 2 багт хуваагдсны дараа Тарект өнөөр багш одооноос хиндэж битгий итдэг. Өөртөөхөө хүчээр л өөртөөгөө хамгаалаарэ. Надад хангалттай их хүч алга гэд учир бүтүүлэггүй хэлээд алга болно. 2 өөр багт хуваагдсан найзууд хоорондоо салхиос хийдэг. Тэгээд өнөөр багшаар өдөрдүүлсэн баг отолтонд орсон хүмүүс дээр ирнэ. Лорд хаан байна. Төвд хамгаалалтын тусламжтай түүнийг аюулгүй байлгаж байгаа гэсэн хэдий ч бүслэлтэнд байгаа болохоор зүхтах боломжгүй хүнд байдалд байгаа. Бидний тоо болон дайсны тоо. Бидэнд 150 орчим цэрэг 400 орчим нэмэлт хүч байгаа. Харин дайсан нийтдээ 700 орчим бас тэр илүү ашигтай байрлалд байгаа. Тэгээд цэргүүдээ 4 хэсэгт хуваадаг. Эхний салаа Ниро болон Нерия, хоёр дахь салаа Эван болон Терасу гэх мэтчилэн хуваадаг. Ниро өөрийн цэргүүддээ урам зориг өгөх үгсийг хэлнэ. Жинхэнэ дайсан гарч ирсэн болохоор өөрийгөө нээж хүч чадлаа бусдыг хамгаалахын тулд ашигла. Улс орноо хамгаалахын тулд өөрт байгаа бүхнээ зориул. Ариун гигэнт нь Лугардын үрүүдмийн жинхэнэ хүч чадлыг харуулъя. Ирээдүйн алдрын төлөө. Дайралт хийхийн өмнөх нь өөр нэг газар 500 боол 100 магасын дайралтанд өртөж байгаа. Гэхдээ тэднийг аврахын тулд хэнийг ч явуулахгүй. Ниро яагаад тэдэн рүү хүмүүс явуулахгүй байгаа юм бэ гэхэд өнөөр багш дайсны жинхэнэ хүч манай ноёныг бүсэлчихсэн байгаа. Бид бүх хүнээ явуулсан ч хүндэхэн тулаан болно. Гэхдээ 100 хүн бүсэлтэнд байгаа ч 500 бол яг одоо дайралтанд өртөж байгаа. Би чамайг ойлгож байна. Энэ газар их үржил шимтэй. Хэрэг бид ноёныг аврах юм бол олон мянган цэргүүдэд хангамж өгөх боломжтой болно. Гэсэн хэдий ч хэрэг бид боолуудыг аврах юм бол бидний олж авах зүйл бол 500 хүний л хүч. Тиймээс энэ бол тушаал. Зөрчих юм бол сахилга алдсанд тооцоо шүү. Харин нөгөө яриад байсан ноён нь хүнд байдалд орчихсон нэмэлт хүч хаан байна гэж орилдог. Тэрний туслах нь жаахан хүлээгээрээ ноёнтоо утгагүй нэмэлт хүч ирэх болно. Бид үүнээс өмнө үхэх нь Кара хаашаа явсан бэ? Кара л тэднийг зогсоож чадна. Тэр 10 хоногийн өмнө боолуудыг аврахаар явсан. Буцаад байгаа юм бэ? Нөгөө боолуудыг Кара гих энэ Санвартын охин 7 хоног шахуу тасралтгүй хаалт тавьж хамгаалсан. Хамгаалтын гадна талд нэг улаан чөтгөр Лугардын хүч үнэхээр ариун юм. Тэр мөн Санвартнаас болоод бид цааш ахиж чадахгүй бололтой. Тэгсэн хажуу талаас нь нэг нохоо түн шиг хин нэг нь ийм газар байна гэж огт төсөөлсөнгүй. Хэрэг бидэнд Секнумийн нэг тахилж байсан бол бид тэр хамгаалтыг амархан тавах байсан. Тийм ээ. Гэвч тэд бүгд чухал даалгавартай байгаа. Энэ хаалт би болсноос хэдэн хоног өнгөрөв? 7 хоног. Тэгвэл хүчээ алдсан байх. Очоод шалгаадах. Хурдал. Анх байсаасаа суларч гэд эргэж харангуудаа бүхнээрээ дайр гэдэг. Гадан байсан чөтгөрөөд гарт таарсан болгоноо шидэж улам хүнд байдалд оруулдаг. Нэг цэрэг нь Кара дээр ирээд Эксканумын найрам ирж байна гэж баярлахад Кара нөхцөл байдлыг бодоод тэд ирэхгүй. Тэд миний аавыг аврахаар л очино. Хэрв тэд ирвэл аавыг минь аварсны дараа л ирнэ. Би төвчих хэрэгтэй. Удаан тэсгэн гэж бодохгүй байна. Энэ зуур улаан мангас өөрийн биеэр хаалт руу дайрч эхэлдэг. Энэ танил ч юм уу? Улаан чөтгөр хаалтыг эвдлэхэд Кара энэ төгсгөлөө бүх амьдрал тэгш хэрэгтэй гэж бидэнд заагаагүй гэж үү гэд унахад улаан мангас Лугардын сургаал бол худлаа. Залуу Санвартын чи удахгүй өөхөх болохоор жинхэнэ сургаалыг бодож үзэх хэрэгтэй гэхэд мангасуудын нараас ямар нэгэн зүйл дайрдаг. Мэдээж тэр бол Ниро бас Нерия болон бусад цэргүүд. Нерия Ниро хоёрын чадварыг харсан цэргүүд нь улмал огшоо дайрна. Харин өнгөр багш Ниро өөрийн салааг аваад боолуудыг аврахаар явсныг энэ тушаал зөрчилт чинь чиний өнөө хүртэл барьсан бүх зүйлийг алдахад хүргэнэ гэж боддог. Каракс ирэхэд Ниро улаан мангастай тулалдаж байдаг. Чи хингээс новшно вэ? Лугардын арслан. Чи бол зүгээр намхан новш.
ноёны нэг хүү аав дээрээ нэмэлтгүй ирлээ. Гэхдээ тэд дайсны тал хүчээс ч бага харагдаж байна. Бид ядаж Эксканумын цэргүүд гэдэгт нь баярлах хэрэгтэй. Тэдэнд хурдан намайг авар гэж хэлээдэх. Энэ үеэр үүдэн дээр нь дайсны мангасууд овоорцсон орох гээд хаалгыг нь зохиж байдаг. Ноёныг аврахын тулд бүх мангасыг алах хэрэгтэй гэд шууд дайрна. Бас ноёны өргөөрөө чи ямар бат бөх хан босгоо вэ гэд бусдаасаа өөр эвгүй царайтай мангас орж ирнэ. Нөгөө талд Неро улаан мангас боолгуулчихсан өөрийн сэлмээ цээж рүү зоосон ч сэлэм нь бусч гарахгүй байхад амдаа нэг шившлэг хэлээд амжилттай устгасны дараа Кара хурж ирээд үнэхээр их баярлаа баатар минь. Гэхдээ энэ хүмүүс тулалдаж чадахгүй гэхэд нь Неро тэдэнд тэдгээр хүмүүсийг харж байна уу? Тэд та нарыг хамгаалахын тулд амиа дэнчин тавьж байна. Баярлаа. Үгүй ээ, хэр удаан та нар өөр бусдаар хамгаалуулах гэв? Дахиад хэр удаан бусдад баярлалаа гэж хэлэх юм. Би ч бас боол байсан. Энэ сэлмээ барих эрхтэй болохын тулд Деважин тамыг туулсан. Ингэж л би та нарын амийг аварсан. Дэвсгүүдээ өргөцгөө. Бидэнд энэ ертөнцийг хамгаалах хүч байгаа. Ноёны самхах руу очсон манай хэд хичнээн сайн тулалддаг байсан ч дайсны тоо хэтэрхий олон. Тийм болохоор бүслэлтэнд ороод баларч байхад нь Неро болон түүний зэргүүд ирнэ. Профессор гэд очсон урдаас нь 5 сала боо бомсуулаад чи тушаал зөрчсөн. Ингээд дуусна гэж битгий бодоорой. Өнөр багш Неро Еван хоёрт алга болох шившлэг хийж өгөөд энэ 5 минут л болно шүү. Бас Кара хүн болгонд Лугардын нивэлээс өгдөг. Энэний ачаар энгийн боолоод хүртэл мангасуудын эсрэг тулалдах боломжтой болно. Неро Еван хоёрыг ноёны өргөөрөө ороход нөгөө мангас ноёныг боочихсон та хоёр хоцорлоо гэснээр шууд Еван Неро хоёрыг барьж аваад та нарын өчүүхэн хүч надад нөлөөлөхгүй. Надад Секнумын хүч чадлын 73 орчим хувь нь надаар урсаж байгаа. Гэхэд Еван зүүмэлснаа өөрийн шидээр дайрдаг. Би чамд хэлээ биздээ. Наа чи нөлөөлөхгүй. Гэхдээ Еван Секнумын хүч байгаа болохоор тэрнийг ялдаг. Гадна талд Кара шархацсан хүн болгоныг имчилсээр байгаад манаагүй болоход нэрээ та яаж ингэвэ гингүүтээ бодол дотроо бид хэдэн тусалмаар байна. Хэнийг ч битгий гэмтээсэ гэж би хүсэж байна гэснээр багш нарч бас өөрсдийн намлаж авсан ахмадуудыг ялж чаддаг. Кара Мэри энтгийн шинэ хадагтай боллоо. Тэрний тавьсан эхний тушаал болуудад зэвсэг барьж тэднийг сургах боломжийг олгоно. Бас цэрэгт элсхийг зөвшөөрнө. Эргэж хараад Неро Нери хоёрт баярлснаа илэрхийлдэг. Өнөр багш хүчтэй нэгэн боол хүн бүрийг өөрийнхөө сөхрүүлж чаддаг байв. Бас өөр нэг хүчтэй боол байжээ гэж бодоод нэгдүгээр үлрэл дуустдаг. Неро өнөөдрийг давж чадсан ч дараа нь ямар аимшигтай мангасуудтай таарах бол энэ бүхнийг үцгийг хүсвэл